За би ингэж асуумаар байна. Энэ Эрдэнэтэд очиод манай номтой хоёр сайд майд бид нэр ингээд ард түмнийг бүс суулгаж хагаад итгэлийн зээл, хүүгүү зээл, барьцаагүй зээл өгнө гэдэг ингээд ард түмээ одоо надаас асууад байна л нөгөө зээлээ хийзээ өгөх юм болоо гэдэг. Тэгээ бас сая төрийн нарийн бас хариултандаа дахиад хэлчихлээ л. Итгэлийн зээл, хүүгүү зээл, барьцаагүй зээл ер нь өгчээ 90% нь буцаага төлдөг ч гişэ. Гэхдээ банк эрсдлээ үүрэх юм бол тэгээд банк барьцаа авна шүү дээ. Банк эрсдлээ үүрэх юм бол хүү авна шүү дээ. Тэгээд одоо яам нэг жижигхэн зээлийн одоо зээл олгодог нэг төв байгуулад зээл өгөх гээд байна уу? Банкар дамжих гээд байна уу? Та нар тийм тодорхой яг бодож гин, харж гин, тэгэд төсөөлж гин биш яг тодорхой тийм шийдвэр байна уу? Яг тэгэхээр энэ бол манай одоо тойрог дээр бол нэг талаасаа бол зээлийн авмаар байна. Сайхан байна. А нөгөө талаасаа банкар явчих юм бол тэгэл тэр чинь мэдээж арилжааны банк чинь хувийн юм чинь мэдээж эрсдлээ үүрнэ. Эрсдлээ үүрнэ гэхээр барьцаа авахаас өөр арга байхгүй, хүү авахаас өөр арга байхгүй. Яаж ч л үйлчилгээнийхээ төлбөрийг авна үстэй. Тэгэхээр ийм одоо юу гэх юм хоёр өөр юм яриад байна л та. Хоёрдугаарт нь би түрүүн тэр Эрдэнэтийн өн дээр одоо ингээд за хөрөнгө оруулалт хийлээ тэгэл нөгөө үнэлгээ чинь л өссөн шүү дээ. Хөрөнгө оруулалт хийхээр үнэлгээ л өснө. Бид нэр одоо Эрдэнэт булган дээр хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж юм биш. Тэгэхдээ эн чинь нөгөө хувьчилж авах байгаа талынхны хувьд бол наадах чинь бол автоматар нөгөө нэг үнийн дүн өсөөл явчихна л да. Эсвэл зээлийг нь бид нэр өөрсдөө төлөөд хувьчилж авах гэж байгаа хүмүүс нь өөр байгаа юм. Хэрвээ 90% нь өнөөдөр Эрдэнэт төлбөрлөө өгдөг юм бол Эрдэнэт төлбөрөөсөө ер нь зүгээр мөнгө аваад дараа нь төлбөрт нь тооцоод явж байгаа нь бид нар гадны дэлхийн банкнд өнөөдөр хүү мөнгө төлж ирсэнс арай дээр юм биш үү? Нэгсэндээ цахилгааны төлбөрийг өөрчилж аваад тэгэл тэрүүгээрээ засан сайжруулалт хийгээл дараа нь суудгах байдлаар нөгөө төлбөртөө суудах байдлаар хөрөнгө оруулалтыг нь төлж ингэж явах болдгоо юм уу? Яг тэр хоёулаа төрөмчийн компани. Би энд ингэж хийчих болдгоо юм уу? Яг тэр бидний хувьд одоо өөрсдөө хэрвээ юм хийжсэн бол банкнаас зээл авахгүй хамаатан садан найз нөхдөөсөө өөрчилж аваад өгж барьж ингэж арай л нэг хийдгэлтэй. Тэгэхээр нэг юм хонцсон сэтгэлээр хандахгүй байх боломж ер нь байхгүй. Заавал Дэлхийн банкнд 1.5 инээдэрээ тэгэл эргэл эн чи өр штэ. Энэ буцалтгүй тусламж биш өр байхгүй. Тэгэхээр энэ өрийг жаахан ийм одоо нэг жаахан юу гэдгийг боломжоор шийдэх боломж байхгүй юм бах та. Одоо жишээлбэл сая төрийн нарийн бол тодорхойсэн шүү дээ. Хүүгүү үгүй. Барьцаагүй үгүй гэл. Гэхдээ би чинь хүүтэй зээлж авчаа яаж хүүгүү гэх юм. Би бас тэр өрөөс ойлгохгүй. Ард түмнийг яг тийм хоёрдмол утгаараа ойлгуулж болохгүй л дээ. Та нар маань хүүгүү өгөх гээд байдаг. Би хүүтэй өгөх гээд байгаа юм биш. Би чи хүүтэй зээлж авчаад яаж хүүгүү өгөх гээд байгаа. Тэрийг бас тодорхойлооч.